Энэ залууг та бүхэн алкоголыг хэрхэн шаардуулахгүйгээр зөв зохистойгоор хэтрүүлэхгүй хэрэглэх тухай уух соёлын тав бичлэгүүдээр нь мэдэх байна. Тэгвэл түүнийг мэрэгжлийн сагсан өмгчин, уулуурхай инженер сайн дурын ажилтан бүх цаашлаад зөөгчөөс ахуулаад хэрхэн сүлжээ ресторантай болсон түүхтэй хамтдаа танилцуулъя. Сайн байцгаана уу? Намайг Мөксайхан гэдэг. Би рестораны бизнес эрхлэгч. Тэрээр одоогоос 10 жилийн өмнө оюутан багтаа Моне ресторан зөөгчөөр орсноор түүний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөжээ. Бусдын ардгаар зөөгчийн зүгээр л нэг төр зүрийн ажлын байр байсан бол түүний хувьд маш том суралцах боломж байлаа. Тэнтгийн үйлчлүүлэгчид улс төрийн томхон айлчлал, бизнес уулзалтуудаас хандлага, харилцааны ур чадвар, хэл, олон улсын соёл, цагийг ягштал, баримтлах бүр цаашлаад одоо хийж байгаа контентуудынхаа агуулгуудыг олж авчээ. Ингээд их сургуулийн уулуурхай инженерээр төгссөний дараа хүртэл мэрэгчлэрээ ажиллах уу, аль эсвэл үйлчлэгээний салбарт өргөжлөлт ажиллах уу гэдэг сонголттой тулгарч үйлчлэгээний салбарт сэтгэл зүрхээ зориулахаар шийджээ. Ийхүү үйлчлэгээний салбарт халдан тушаалуудыг өгсөөр түүний карьер 10 жилийн дараа ихэд анх удаага нам зогсжээ. Нэг газараа таг зөрсөж түүндээ сэтгэл ханах мэдрэмжтэй удаан зуралталгүйгээр шууд ажлаас гарах сонголтыг хийж өнөөдрийн Gate гэх рестораны санааг боловсруулжээ. Эмси ямар ч өрийн дарамтгүйгээр өөрийн ресторанаа нэг зорилготой байсан учраас тавилга дотоод төвчлөлтөд хүртэл өөрийн гараар хийж дахин боловсруулах, дахин засварлах замаар бүтээж анхны ресторанаа коронавигийн хүнд хэцүү үед 4-5 дахин бага зардлаар нээжээ. Түүний зөөгч зохион байгуулагч менежер захирал гэх мэтчтэй ажиллаж байх үедээ хуримтлуулсан маркетинг менежмент, хүний нөөц санхүүгийн мэдлэг нь түн тусалж эмси одоо 2 жилийн дотор 2 ресторан амжилттай нээж 3 дахь ресторанаа хүлээж байна. За яг анх намайг зөөгч хийж эхэлж байхад Монголын эдийн засаг бүүн болжсэн үе. Манай одоо миний ажиллаж исэн газар амар топ fine dining ресторан байсан баггүй. Тэр үед гадны хөрөнгө оруулагчид одоо элчин сайдууд гэх юм уу те. Айгүй болон бизнес уулзалтууд болдог, дипломат харилцаа айгүй хөөсөн. Тэгээд тэр үед бол амар inspired болжсэн тэр хүмүүс шиг болохоос ирээдүйд гэдэг ийм хүсэл эрмэлзэл төрж исэн. Тэр зөөгч гэдэг ажлыг бол зүгээр нэг цаг зуурын ажил гэж харж исэн бол тэр үеэс өөрчлөгдөв те. За энэ газар ямар ч байсан сурах юм маш их байна. Эндээс би айгүй их зүйлийг олж авах юм байна гэдэг өнцгөөс харж эхэлснээс хойш ингээд шатуулганд өөрийгөө ингээд хөгжүүлээд за энэ хүмүүс шиг болно гэдэг ийм гоё хүсэл тэмүүлэлттэй болсон гэх юм уу те. Тэгэхээр ер нь зөвхөн үйлчлэгээний газар гэлтгүү одоо бүхэл салбар те. Яг тэрийг боломж гэж харах юм бол чи өөрөө эндээс ингээд миний авч чадах зүйл юу вэ? Би юу сурч чадах уу гэж харах юм бол бүхэл салбарт одоо ийм боломж байгаа. Үүгээр зогсохгүй юмсыг уламжлалтын хогийн цэг дээр барилах илүү сангийн үйл ажиллагаанд тогтмол тусалж 2022 оноос хамтаа шийдийг их төслийн хүрээнд стандарт хангасан 10 орчим шийдийг босгоод байгаа бөгөөд даяндаа болоод цэцгийг санаачилж өөрөө аягаа авч явах, соёлыг түгээж 30000 орчим аяг зарсан нь 1.5 сая орчим цаасан аягыг байгаль хог болохоос сэргийлсэн байна. Норог энэхүү түгээр дамжуулан чи хаач ямар ч ажил хийдэг байсан түүнийг хөгжих боломж гэж хүлээн авч өөртөө болоод бусдад үлдэх зүйлийг нь олж хардаг байх нь хүнийг өргөжлүүлэх хамгийн том хөшүүрэг юм а гэдгийг хэлхийг зорилоо. Норог сторис 3 дахь удирлын 70 дахь дугаар.